Экосум төрийн бас байгууллага нь ПАДЭМ олон улсын төрийн бас байгууллагын дэмжлэгтэйгээр байгаль дээлтэй барилга, суус дулаалгын төслийг 2020 оноос Дулгаан аймгийн сумуудад хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд Монгол гэрийн дулаалгыг сайжруулах туршилт хийлээ. Манай төсөл маань ерөнхийдөө суус дулаалгын чиглэлээр үйлдвэрлэж явуулж байгаа. Одоо гэр дулаалгыг тестер маягаар, туршилт маягаар хэрэгжүүлэх гэж байна. Гэр дулаалгын материалыг авах гээд улаастай хуучин эцсээр чип гэдэг дулаалгын үйлдвэр дээр ирсэн байна. Гэр дулаалгын материалыг ачаад Дулгаан аймгийн сум руу хөдлөж байна. Гэр дулаалгынхаа материалыг ачаад Дулгаан аймгийн Хишиг өндөр сумд ирсэн байна. Энэ Монгол гэр маань дам бүрээстэй, дам удаа хаалгатай, 5 амтай, 6 ястай юм гэр байна. Одоо энийг гадна талын бүрээсийг хуулаад авчирсан материалаараа хэрхэн яаж өөр болохыг харъя. Алхам 1 металл хаалга. Ийм Монгол гэр хаалгыг сайжруулсан маягаар металл хаалга өөр дөрөв 5 см-ийн зузаан дулаалагтай. Хотод Өлзий гээд компани Монгол залуучууд өөрсдөө үйлдвэрлэдэг Монголын брэнд хаалга байна. Монгол гэрийн 6 ястай хаалга байна. Том 5 хаантай хаалга гэсэн үг. Энэ хаалга маань ерөнхийдөө битүү базалтын шилэн өвөнтэй. Давхар эрзэнэм жиргэвчтэй. Мөн 1.5 см-ийн зузаан төмөрн листтэй. Нууц чоожтой ийм хаалга маань байна. За одоо ингээ хаалгаас суйрлуулсан байна. Одоо гадна талын шинэ материалаараа цагаан цавгаар тавиад Алхам 2 цагаан цавг. За дотор талын цагаан цавг сайжруулсан материалаар авчирсан юм цагаан цавг. Өнгө үзэмжтэй харагдахаас гадна бусад төрлийн цавг давнаас эдлэгээ сайтай зузаан материалтай тул эсхийний тоосонцрыг гэрлүү оруулахгүй байх давуу талтай. Алхам 3 хөнгөн дээвэр туурга. Дээвэр туурга хосолсон юм хүн барихад авсаарах юм материал байна. Одоо бас зулхаа материалаар хийсэн дээвэр туурга бас нэг байна. Манайхан эсхий тавина гэж зөндөө олон юм давхрал тавьдаг. Тэрийг хөнгөшүүлсэн материал. Одоо хойноос нэг бүтээгээд урдаас нэг бүтээгээд 2 хүн тавихаар боломжтой тийм синтон материалтай туурга байна. За энэ болохоор бас мөн адил дээвэр туурга. Тэгсэн мөртлөө амьсгалдаг юм хөвсгөр байх зорилттой. Манай монголчууд нүүдлийн ард түмэн олон давхар юм авч явахгүйгээр хүний ажлыг нүүдлийн ард түмнийг ажлыг хөнгөвчлсөн материал байна. Алхам 4 ус чигний хамгаалалттай цагаан бүрээс. Гадна талын цагаан бүрээсийг барьжих маягаар орлуулсан маш сайжруулсан юм цагаан бүрээс байна. Гадна талын. За энэ цагаан барьжих буюу гадна талын цагаан цавгийг оруулж байгаа ус тусгаарладаг, бороо нэвтэрдэггүй 4 өдөрт барих боломжтой цагаан барьжих байна. Алхам 5 дөрвөн улирлын өрх. За жилийн 4 өдрөл барьж болохоор өрх. Тэгмээ 4 өдөрт дөрвөлөнд нь барих боломжтой. Одоо манайхан чинь хөвөнтөө өрх гэж өвөл нэг сольдог, барьжих өрх гэж 101 сольдог. Тэрийг хөнгөвчөж 4 өдрөл тавихаар ус нэвтэрдэггүй юм өрх байна. Алхам 6 тоонвч. Тоонвч буюу гаднаас ус чийг бороо шороо орохоос хамгаалсан тоонны материал байна. Энэ тоонны арга маань ямар өргөтэй юм бэ гэвэл бороо ус цас гэрлүү шууд нэвтрэхгүй хүүтэй агаар оруулахгүй мөн агаар сэргэлтэй юм арга байна. Тоон дээр ингээ 8 талаас нь ингэж би хэлнэ. Алхам 7 тотгоны дулаалга. Хаалганы тотго, хаалганы хаяавч буюу хаалганы дулаалга. Ерөнхийдөө дээвэр туурга орж ирлээ, завсар гарлаа, зайн дээр нь энийг ингэж тавина. Алхам 8 хаяавч. Энэ хаяавч ихэнхдээ манай Монгол гэр чинь хаяага манддаг учраас ийм хаяавчийг сайжруулсан хөвөнтөө туургаар хийсэн юм хаяавч байна. Одоо гадна талаас хэд хүүтэй агаар орж ирэх эсхийний
доотлын ёроодыг ялзруулахаас хамгаалаад ийм хаявч байгамаа энэ дээр шууд гадна талын манаасаа хийж болно гэсэн. Мөн адил бас ус нэвтрүүлдэг тийм материал байна. Алхам 9. Чиг татахгүй шалгавч. Монгол гэрийн шалавч одоо шалан дээрээ дэвсэн гэсэн үг. Монгол гэр доороос нь шууд хөрсөн дээрээ байдаг учраас энэ шалавч маань доороос нь жин цохихоос хамгаалсан хүнтэй юм шалавч байна. Энэ хоёр материал маань болохоор манай энэ саяны хийсэн гэрийн зүйлд орсонгүй. Энэ хаалганд бололгыг юунд хийх вэ гэвэл нэг хавцтай модо хаалганд гадна талд нь хийж өгнө. За энэ материал маань болохоор 100 барьдаг, 100 яагаад барьдаг вэ? 100 их бороо шороо их ордог. Цагаан цавган дээр барьчихад арай хөнгөн бороо ус нэвтрэхгүй ганц хүн ч гэсэн барьчихаар юм материал байгаамаа. 5 амтай гэрээ дулаалчлаа. Жирийн дөрөөлөл нүүдэг ард түмэн. Энийг хөнгөвчлсөн олон давхар эсхий туургыг хоёрхан зөөж дээр доор нь барих айгүй хэцүү байдаг болохоор арай жоохон хөнгөн материалаар ингэж барьж байна. Яг өвлийн үйлдэл хөхөө өвлийн хүтэн дээр хоёр материалын голоор эсхий туургаа нэмэлтээр барьж болно. 100 намар хавартаа бол ерөнхийдөө хоёр хүн ч юм уу ганц хүн ч баг өөрөө ганцаараа барьчихаар ийм хөнгөвчлсөн аргаар гэрээ ингэж дулаалж байгаамаа. Би чин дөрөв жилийн дөрөв хөдөө байдаг мал ахуйтай хөдөө гаргаад одоо хөдөө гаргаад үлжээндээ барина. Манай эсхий туургатай байсан. Эсхий туурга тэднэрээ давхарж барьсан. Эднэр дээрээ. Одоо манайх юу 100 муу оруулаагүй л байна. Янзын дулаах юм л. Хүүтэн өвлждөг байсан шүү. Тэгээд одоо энэ юунтай салхи нэвтрэхээргүй их сайхан дулаахан өвлж байх гэж бодож байна.